Оролцогчдыг сонгоход бас одоо цаанаасаа бас байсан л та тийм ээ, нэг хүчтэй хүн байна, нэг хурдан хүн байна. Одоо нэг уян хатан хүн байна, нэг төсвөр төвчээрийн хүн байна ч гэдэм үү тийм ээ. Яг энэ одоо үндсэн шалгууруудыг үндэслээд бид нар яг энэ одоо категорид нь тийм ээ хамрагдсан хүмүүсийг санал болгоод тэгээд тэр дундаасаа одоо хүмүүс маань сонгогдсон байгаа. Одоо нэвтрүүлгээр дамжуулан манай улсыг зорион ирэх хүмүүс ч гэсэн их олон бол тийм ээ, үндэсний бүхийг яг дэрэгдээс нь үзхийнсэн Монголын наадам гэж яг ямар зүйл болдгийм бэ ч гэдэм үү те. Энэ утгаараа одоо Монгол улсыг зорион ирэх зуучлалын тоо нэмэгдэх бах те. Дээр нь яг Монголын одоо тамирчид ч гэсэн яг дэлхийн хэмжээний тамирчидтэй энэ тэнцвэрээс өрсөлдөж чаддсан байна гэдгийг үзүүлэхүүц одоо маш олон давуу талуудтай ийм нэвтрүүлэг болж байна да. Монголчууд гэхээр нэг тийм баатарлаг, дайчид имиж одоо гадныханд байдаг шүү дээ те. Тийм ч утгаараа одоо монголчуудыг зайлшгүй оролцуулах одоо орнуудын нэгээр сонгосон байгаа. Монголчууд бид Чингис хааны үрс садаа Монгол дайчдын сүр жохойг харуулах болно. Манай дайчид багийн бүрэлдэхүүнд бол 6 хүнийг сонгон шалгаруулалтын дээр бол мэдээж тухайн улсын заншил, өв соёл те. За ялангуяа одоо үндэсний спорт болох манай одоо өв соёл болсон үндэсний бүхийг бас тэ төлөөлөл болох хүнийг шалгаруулах гэх мэтчлээ. Ер нь бол яг тухайн орноо онцлогийг харуулж чадсан, тухайн орноо төлөөлж чадах тийм хүмүүсүүдийг сонгон шалгаруулалтын дээр бол аюу их анхаарч ажилласан байгаа. Дасан зохицох байдал дээр аюу сайн байдаг учраас ямар ч даалгавар ирсэн, ямар ч биеийн хүчний сорилтууд ирсэн ер нь бол манай тактикуд бол одоо бусад орны тамирчтай харьцуулах юм бол аюу өөр тактиктэй тэгж оролцсон, тэгж санагдаж байгаа. Тэгэхээр ер нь аюу их дасан зохицох чадвар аюу сайтай учраас одоо агаараар юм дүүжлэгч байдаг юм уу? Эсвэл усанд эсвэл одоо илсэн дээр явах ч гэдэг юм уу те. Тэр болгонд нь бол аюу сайн дасан зохицож ингэж оролцсон. Хоёрдугаарт нь манай одоо энэ удаагийн одоо энэ нэвтрүүлэлд орсон манай Монголын тамирчдын хувьд бол бүгд яг нөгөө биеийн хүчний хувьд бол яг өндөр түвшинд бэлтгэгдсэн яг эд одоо эрдэн дээрээ гэх юм уу те байгаа ийм тамирчид байсан учраас бол асуудалгүй бас сайн байсан гэж бодож байгаа. За Монголыг одоо 8 улсын нэгээр сонгох болсон шалтгаан нь бол мэдээж Монгол гээд ингээд ярихаар гадаадын улсуудад бол ийм нүүдэлчин соёлтой ард түмэн шиг санагддаг те. Тэгсэн хэрнээ одоо ингээд яг улсад нь очиод үзэхээр аягүй өндөр хөгжилтэй байдаг. Тэгсэн хэрнээ ингээд яг нүүдэлчин бас соёл иргэжлээ ингээд аваад үлдсэн байдаг те. За тэгээд дээрэс нь одоо энэ үндэсний бидний бахархал болсон аягүй гоё одоо үндэсний спортуудтай те. Ном сум харавдаг. За үндэсний бөхөөрөө барилддаг, шагаар баг хэмжлэм айгүй олон гой онцлогуудтай өвөрмөц улс учраас сонгогдсон баг гэж бодож байгаа.